За сайн байцгаана уу орой мэндэ. За нэг хэлэх үг байна. Манай нэг хуураа дүү байд юм аа. Тэ. Бид нар бас нэлээд хэдэн жил холбоотой ингэ явж байгаа. Маш их гарын дүүтэй. Нэг ажил бариад авал хийгээ дуусчихдаг. Тэгэд энэ нэг эхнэрүүд нь гэж нэг станыг ёрын хартаа ажил хийлэгдэггүй. Тэ. Гарч оруулдаггүй. Амьдраланд оройтоод идэг. Тэгээ хаяа нэг ингээд маргалдахлаар шууд цагдаад өгчдөг. Би дээр та санаж байгаа бол би Төв аймгийн цагдаад дээр одоо ингээд шүүхээр орж байна. Би австраад нэг гадаа нь хүлээгээ сууж байна гэдэг нэг бичлэг оруулсан тийм ээ. Тэгээд одоо хүүхэд нь 2 сартаа тухайн үед 1 сартаа байсан хүүхэд нь дөнгөж. Тэгээд шүүгчээс гуугаад нялхнойт хүүхэдтэй гэсэн чинь 20 хоног ингээд 20 гэж оруулангуудаа дээр нь 5 хоног нэмээд 25 хоног ингээ хоригдож гарч ирсэн. Тэгээ ингээд жилийн дотор 3 удаа ингээд дуудаад гадуур ажил төрлөө хийгээ явж байхад нүртэл ингээд ирэхгүй байна мэн ингээд дуудлага өгчдөг жоо байхгүй. Тэгээ 3 удаа ингээд дуудагчлаар шүүх рүү шилждэг. Заавал ялтай болцсон энэ хууль нь. Тэ? Тэгээ тэр хүн архиудгүй байсан. Одоо сүүлийн үед тэр залуу ингээд архиудаг боллоо. Тэ. Энэ хүүхнүүд нэр энэ ирчүүдийг үндэл эвдэж байна. Тэ. Эвдээд байгаа байхгүй. Гэхдээ зөв дэшин залаад авааг бол ямар ч ажил хийчдэг. Компьютер тэ програм одоо гар утасны чиглэл дээр бүгдийг нээчдэг, камер суулгачдаг, барилгын басаад хийчдэг. Тэ? Одоо барилгын засал чимэглэл хийдэг. Ер нь юу л юу хийдэг. Бариад авал тийм залуу байхгүй юу? Тэгээ одоо дахиад одоо сая өмгөөлөгч аваад өмгөөлөгч нь сая төгрөглөөр нь би нэг 500 сая төгрөг өгсөе. За чи 500-ыг нь яаж игээ олоотгоо. Тэгээд над өмгөөлөгч аваад одоо тэгэхгүй бол наа чи 3 удаа жилд 3 удаа ингээд хоригдцоо. 102 дуудцаа. Одоо наа чи 90 үсэд 2-3 жилийн хорих ялтаа гэж байгаа байхгүй юу? Тэгээ өмгөөлөгч аваад орсон. Дахиад 23 хоногийн ял аваад одоо ингээд хоригдчихлоо. Тэгээ энэ хүүхнүүд нэр арай дэндүү байна. Энэ залуучуудыг эвдэж чинь. Тэ? Нэг жоох юм болонгот шууд цагдаад удчихна. Зодож нүдээгүй. Зүгээр жоохон гэрүүл жоох маргаан байдэн штэ. Үг зүрх асуудал зөндөл өөдөн штэ. Тэрэн гол тэрийг аваачаал шууд дуудлага дуудаж өгөөл нөгөө цагдаа нар нэрэл ийм асуудал болоод байна. Тэгээ дахиад оргичлоо одоо. Тэгээ өөрөө энэ ард нь нялхнойт хүүхдээ ганцаараа яах ч вэ? Савл ивэл дуудлага өгдөгөө бололдоо. Савл ивэл барай хорчдгоо бололдоо. Одоо чинь дахиад гарчраал тэгэл нэр хань муут та насны зовлон гэж үнэн юм да тий. Одоо тэр агуу магууны пэсэр нам харж л байгаа. Тэгээ нөхрөөдөө зовоогоол нэг юуны туханд дүрлгүү тэгэл доотлого өгөөл цагдаад барьж өгөөл хориулаад хэвээр санаа чи амарч гин үү та нарын? Нэрээс тэ үнэн нэр төвхтэй юм хуультай. Тэгээ одоо гачраа дахиад одоо тэр үн чинь одоо ингээл сэтгэл санаагаар унаал дахиад одоо архиудгүй хүн ингээд архичин болгож шít. Ажил төрлөө хийгээд нүүр хөвгтүүд амьдралын төлөө явж явах хэвээр хүн чинь тэгэл байнга тэнд аваач орчин. Би бол хүнийг мэдэн штэ. Ямар шоу залуу гэдгийг мэднэ. Өгнөөс гарахгүй, заавал заа гэж ингээл хөрх явтаа явж идэг. Тэгээ дээр би тэр залуудаа цуг хоёулаа нэг ажил амжуулчаад ирье. Нэг 5 цаасны ажил байгаа гэдээ миний хажуу суудсан. Агуу нь хаалахгүй ингээд зүгдээд байгаа байхгүй. Хайж гадаг юм бай ор. Яах гадаг юм бэ гэд. Гэхдээ би архиудгүй хүн. Танаа нөхрөж урууд атч архиухгүй. Таярт мөнгө хэрэгтэй нэг 5 цаасны ажил хийчихэд ингээд нөхрөж буцаага аваад ирээ гэдгсэн чинь. Өө яах явуулахгүй гэд. Тийм байлаар хартаа заван
Шоломсууд ихөө шүү нэрэ. Сайхан ирчүүдийг үндэ эвдэж чинь. Сайхан ирчүүд одоо гэртээ ч орж чадахгүй машиндаа 15 оноо байж гин гэд над руу бас ярьж штэ. Би үний юм ярихыг л хичээдэг. Зарим нэг гарууд дандаа гоншгонж байгаа ингэ шаагаад байгаа. Гоншгоноо төс юм бол байхгүй. Энэ шоломсууд бол тэгж л ойлгоод байгаа намайг. Бүгд биш шүү. Сайхан амьдралынхаа төлөө нөхрөө дэмжиад, нөхрөө хүндлээд тэ? Сайхан хямартаа ингээ байлгаж байгаа ихнэрүү зөндөө байгаа. Энэ хажуугаар нь нэг бүр нөгөө нэг өөрснөө ингээд нэг амар удам сайтай ч юм шиг ёстой удам удаа ийм гэд тэгээ тэр залуу эвдээд өөрснөө удамгүй нөхдүүд өгч байж тэгэл ер нь энэ удам дамжин одоо энэ удмыг харж энэ хань ижлээ сонг гэдэг маш өнөө үг шүү. Тухайн үед миний ээж хоёр хэлж лээс одоо удмыг сайн харж судалж ээж хань ижлээ сонгороо гэд. Би инээд үржсэн. Хайртай би энэ хайртай л бол амьдралыг туулна штэ гэл инээд үржсэн. Амьдрал зохиогоо 2 жилийн дотор бүдрээл унж исэн. Тэр үед аав ээжээрээ хэлжсэнийг гонк гэж толгоор орж исэн. Одоо амьдрал үзөө явагдсан маш үнэн юм ярьжсэн байна аав ээж минь гэд байн бодож явдаг. Тэ? Ерөөсөө энэ ген гэдэг чинь амар чухал юм багхгүй юу? Одоо би архиугаа бойлоод ингээ 14 жил болж байна. Тэгэхэд миний найз уудаг байсан найз яста чам шиг болчихсон ингээл өөрөө мянга хүсэж мөрөөдсөн ч гэсэн аав нь уудаг болохоор тэгэл тисэхгүй уусаар гал өөд боллоо штэ. Тэгэхээр энэ хүний ген үр удмын юм гэдэг чинь маш чухал юм багхгүй юу? Сайн аав ээжээс төрсөн сайн хүний үр, сайн махны шүл гэж ярьдаг баха тий. Тэгэхээр одоо энэ сайхан аав ээжийн үр удмыг харж яж хань ижлээ бас сонгох хэрэгтэй. Одооны залуучууд бас ер нь хань муу бол тэгээд насаараа зовно. Хань сайтай бол насаараа жаргана. Тэрийг л ойлгож амьдралынхаа ханыг сонгох ёстой. Хайр бол хоёрдугаар ч шүү. Хайртай дуртай гээл өнгө үзмжийг хараа суудаг. Худлаа шүү тэр. Тэг хайрлгүй л яах вэ гэхдээ. Халамжлалгүй л яах вэ? Тийм байна.